Өөр арга зам бол юу вэ гэхээр уул нь аюул амархан арга байлээ л дээ. Энэ хавийн байшингууд бүгдийг нураачмаар юм л да. Тэгээ өргөн болгочихмаар л дээ. Хэрвээ голдөрлөг өргөн болгочод бид нар энийг намхан болгож болж байгаа байхгүй. Хамгийн арга нь тэр. Одоо байгаа нөхцөл байдал маань яг ийм байгаа учраас энэ хавьд гарах гас ор аргагүй гэж байна. Энэ үер бидний тооцоод үерээс шүү дээ. Дөрөв дахин бага үер явсан шүү дээ. Гэтэл энэгээр дөрөв дахин тийм усыг өнгөрөөе гэж л да. Сэлэн мөрний хэмжээний усыг өнгөрөнө гэд бодъё л да хэдүүлээ. Тэг яаж өнгөрөх үү гэдгийг л бодоод байна шүү дээ. Гамшиггүй. Бүх улс орон хөгжсөн улсууд боддог юмыг л адилхан бодчихж энэс өөр шийдэл байхгүй байгаа нь харамсалтай маа л гэдэг байдлаар илэрхийлээд байна. 1966 оны үеэр хэрэг тухайн үед болсон бол гэвэл одоо ингээд аваад үзвэл 23 оны 7 сарын үеэр бол үндсэндээ үер биш. Одоо яг 66 оны хүмүүсийн мэддэг үертэй харьцуулбал тухайн үед иржсэн усыг 5-аас 6 дахин илүү их сэлбэг голоор орж ирнэ. Тэр үед ямар байдал үүсэх вэ гэвэл үндсэндээ хотын төвийн барилгацсан талбай 30% усан давтна. 2-3 метрийн зузаан усан импорхол давтна. Тийм учраас энэ төслийг сонгож эхлүүлсэн. Зөвхөн үерийн хамгаалтын байгууллага 470 тэрбум төгрөг хэрэгтэй. За бусад тогтчлт болон энэ нэг зам ам тавиад явал 1.5 их төгрөг бол 21 км шаардлагатай гэдэг ийм тооцоо гарсан байна. Нийт тогтчлт бол энэ онд бол яагаад ч дуусахгүй юм тийм үү? 6 сарын 30 тэгээд өнөөдөр тархичийн ажлын алба мэдээлэл өгч байна л да дуусгах гэдгээр яагаад 6 сарын 30 гэдэг чинь нэг үер болохоос өмнө биш байхаа хийгээд авах. Зөвхөн 70 биш үү? Зөвхөн бай 70. Зөвхөн 70. Нийт тогтчлт бол тогтчлт нь бол тэгээд одоо яригдчихэж байгаа. Энэ дээр яаж юм гарах вэ? Тэсний голдөрлыг одоо тогтворжуулна гэж ярьдаг юм лээ мэргэжлийн байгууллага. Тэр утгаараа бол энэ чинь тооцоогоор гарч ирсэн талангийн өндөр байгаа. нийт хэдэн метр өндөрлөө? Яг энэ бид бүхэн бол яриад байгаа сэлб сэргэлтийн энэ гол эс явдлын орчин байна шүү дээ. Энэ чинь 70 өндөрлөнд дийлэхгүй харилт өгсөн. За дотор талдаа 4.1 хэд, гадна талдаа шорон 70 буюу одоо байгаа газрын төвшин, голын голдрлын төвшин, ижил төвшөнд байгаа учраас бид яах аргагүй одоо ийм 70-тай байхаар төлөлт хийсэн байгаа. Тэр төлөлтийн дагуу манай байгууллага бол яг тогтчлтын ажлын зургийг боловсруулсан. За бид бүхний хувьд бол яг одоо энэ мэргэжлийн байгууллага яаж одоо гооцын хувьд ард түмэн одоо ингээ аял зугаалаад тогтчлттай байх вэ гэдэг дээр бид яг иж бүрэн газар дээр нь наривчилсан ажлын зургийг хийгээд дууссан байгаа. Одоо энэ дээр төсөвт өртөг буюу төсөвт өртгийн тооцоо хараахан гарааг байна. Монгол улсад одоо ингээд баригдаж байгаа одоо барилга байшин инженерийн шугам чилжээний бүх төсөв тооцоо бол барилгын хөгжлийн төвөөр маглаар утдаг. Төсөв хийн, зураг хийн. Тэрний дараа тэр тухайн төслийн баг дээр ажиллаж байгаа одоо багийнхан бол урьдчилсан байдлаар тооцоолоо. За бидний тооцоолоор ийм километр 70 барихад тогтчлтойгоо ногоон байлж бүх юмтайгаа манай зардал тэд байна гэсэн тооцоогоо гаргаж барилгын хөгжлийн төвөөр өгнө. Тэндээс томилогдсон зөвлөх экспертизүүд энэ тооцоо үнэн бодиттой юу үгүй юу гэдгийг магадлаад энэ болж байгааг бол тэрийг зөвшөөрөөд баталдаг. Монголчууд 66 оны үерийн гамшигыг одоо санах хэрэгтэй. 60 жилийн өмнө 20 хоног Улаанбаатар хотын амьдрал зогссон. За яармгийн гүүрнээс бусад гүүр нь нурсан. Дулаан станц нь ажиллаагүй ийм нөхцөл байдал үүссэн шүү дээ. Энэний үүднээс бид нар хамгаалт хийгээд 60 жилийн өмнө сэлбийн голын хамгаалтыг өдий болтол бид нар өргөжлүүлж чадаагүй явж байгаа. Анх удаа 21 км-ийн хэмжээнд энэ төлөвлөлтийг хийж байгаа энэ төлөвлөлтийг хийсэн гэдэг байдлаар. Энэ усны барилгын төслийн багийг удирдсны хувьд бол энэ төслийн шийдвэрийг өөрчлөх ямар ч боломж байхгүй гэдгийг давтаж хэлье. Өөрчлөн гэдэг дээр бол санал нийлэхгүй л гэдгийг хэлье.